хүний орчинд хүн болж төрчөөд за бие биендээ өгшөнзөн зангидаж амьдрмааргүй байгаа байхгүй юу? Өчүүхэн жоохон тийм ээ үгний алдаа хүний амьд төрөх өшөнзөн одоо болж байгааг л бид нар маш сайн бодох хэрэгтэй байгаа шүү дээ. Тухайлбал Хинтээ аймгийн Хэрлэн сумын 5 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Чичээний Баам гэдэг одоо газар оршин суудаг 60 настай Б гихчийн амьдсыг хөнөөгөөд за цогцын шатаагаад аймгийн бойны газар хогон дээр аваачаад хайцсан байгаа байхгүй юу? Мэдээж мөрдөн шалгах ажиллагаа явуулаад тийм ээ цагдаагийн газраас энэ хэгийг бол өшөнзөнгийн сэтлэр одоо үйлдэгцэн гэж бол дүгнсэн. Хохирогчийн хувьд өмнө нь Чичээний Баамд амьдарч байхдаа тэмтгэгт холбогдсон за ял эдэлж байгаа 6 сарын өмнө суллагдсан бол нэгэн байсан л да. Тэгээд эндээс юу хэлсэн бэ гэхээр өшөнзөн гэдэг зүйлийг бид нар төвчиж амьдрмаар байна. Хүний орчинд хүмүүж болж төлчөөд бие биендээ өшөнзөн загдаж за дээрэс нь хүний амь насанд одоо хүрч баймааргүй байхгүй. Нэг нь шороонд одоо булагдаж, нэг нь шоронд олж энэ хүмүүсийн хувь тавилан оронгоор эргэж штэ.